Өдрийн мэнд тэгэхээр одоо сүүлийн үед улсын хурлын гишүүн гамтлагтай холбоотой асуудал одоо нийгэмд ингээ шууган тараад өнөөдөр гишүүн өөрөө мэдээлэл хийлээ. За энэ дээр бол иргэн Ц гэдэг хүнийг одоо Монголын нийгэм тэр чигээрээ хайж хүлээж байна. Ингээд өнөөдөр бол одоо яг иргэн Цтэй би уулзж байна. Ц буюу Цэрмаа тий. Тэгэхээр та бол одоо энэ хэргийн цорын ганц гэрч гэдэг. Үндсэндээ бол одоо хууль зүйн агцаараа ч юм уу гэрч бол биш. Гэхдээ та иргэн Ц. Тэгэхээр энэ тухайга та одоо тэр өдөр юу болсон юм бэ? Иргэн Ц гэж өөрөө хин юм бэ? Хүмүүс саран заяас наран заяа гэж хин бэ? Энэ процессын үйл явдлыг ярьж өгнө. Баярлалаа. Энэ бол яг үннийг хэлэхэд асар аимшигтай юм болж байна. Өнөөдөр бид нар залуу хүмүүс штэ. Зүгээр л найзууд хоорондоо уулзаал хаа инээж өхрүүл ингээл байж эн чинь ерөөсөө энэ дэлхийн ертөнц гариг дээр байгаа 7 тэрбум хүний бүгдээрэнд нь байдаг асуудал. Найзууд уулзна, ажил хэрэг ярина. Энд чинь ямар ч асуудал биш үү байхгүй юу? Энд чинь юм л да дагуулж очиж хонох монох тухай наадах чи айгүй жижиг асуудал байхгүй юу? Бөөнөрөө найзууд байсан. Бүгдээрээ манад очсон манад. Тэр уулзалтанд саран заяа өөрөө байсан. Тэгээ наран заяагийн та амьдардаг байсан уу? Бид нар хамтдаа гуруулаа нийлж байр түрээсэлдэг байсан. Би өнөөдөр хүртэл байр түрээсэлж л амьдардаг. Би саран заяаг яг бүтэн 10 жил буруу азаачгүй бүх зүйлд нь би хамт байсан. Үнэн. Энд чи миний найз байхгүй юу? Яагаад гэвэл хүн найзыгаа муу мухай юм хэлээгээ шивтэйг хөлөө тариа хайдгүй үсттэй. Энд чи найз юм байхгүй та. Би бол ингэж бодоод байгаа. Мөр чин саран зай бол уулзаагүй гэж яриад байгаа шүү дээ, тий? Уулзсан бүх баримтууд нь байгаа. Хамт бүр уулзж исэн ахаад өөр төрлийн сэтгүүлч найзууд маань ч байгаа. Наран заяа бол чимээгүй л байж идэг. Ерөнхийдөө нэг тийм олон таван бас үггүй. Нэг тийм юм яриад байхгүй. Надтай нэг юм ярьдаггүй. Гэхдээ тэр асуудал нэг асуудал ярьсан. Хичээ болчооч гэж. Ичрүүгээ. Тийм. Энэ асуудлыг болчооч гэж. Тэгээд би 100% итгэсэн байхгүй. Саран заяа гэдэг хүн бол биш тэ. Яг одоо нөхцөл байдалд бол энэ хүнд ижи аав нь хэрэггүй юм байна. Нутаг орно нь хэрэггүй юм байна. Дээрэс нь найз нөхд нь хэрэггүй юм байна. Үшээ бүр төрсөн дүн ч хэрэггүй юм. Би ингэж л ойлгож байна. Яагаад гэвэл энэ хүн өөрт байсан бүхнээрээ саяын сонгуульд дэнчин тавьж орж шít. Ардчилсан намаас 150 сая төгрөг авсан гэсэн тийм баримт нь байна. Гэрч нь байна надад. За үнэхээр юм ээжээ аваа миний түнэр бүгдээрээ уучлаа. Би ч гэсэн бас хайртай хүмүүстэй миний төлөө ингээд өнөөдөр ингээд байж байгаа хүмүүс надад байхаа. Тэг би одоо үнэхээр уучлаарай саран заяа. Би чиний бүх зүйлийг чинь гаргаж тавгаас өөр аргагүй боллоо. Чиний энэ бүх худлаа өгөнд чинь энэ бүх худлаад чинь олон залуучууд үргэлдээд яваад нэгнээсээ би зөндөө мессежээр хэлсэн. Миний найз болнаач одоо ингээ бүр юм асуудал болоод байна шүү дээ. Би нүунийг бас хайрлаад байгаа байхгүй. Зөндөө хэлсэн. Данж намайг тоохоогүй, ерөөс ойлгоогүй, намайг юу гэж ойлгосон бэ гэхээр эг өршөө бодсон. Мөнгөөр яваад ийн гэж.